2-р Петр 2-ын 1-ээс 11. За би энэ смогоос уншиж байна. Хуурамч иш үзүүлэгчид ард түмний дунд байсан шиг та нарын дунд ч гэсэн хуурамч багш нар гарч ирнэ. Тэд өөрсдийг нь худалдан авсан эзнийг хүртэл үгүйсгэн хөнөөлт тэрс үзлийг сэмхэн тарааж өөрсөд дээрээ хойшлуулшгүй сүрлийг авчирнаа. Олон хүн тэдний садар самуун явдлыг дагах тул тэднээс болж үнний зам муу хилэгдэнэ. Тэд шунхайран башир үг яриагаар та нарыг шулж мүлжинэ. Гэвч өн эртнээс тэдэнд товлогсон шийтгэл нь хүчинтэй, амсах сүрэл нь хэвээрээ байх юм аа. Бурхан гим нүгэл үлдсэн тэнгэр элч нарыг үл хэлтрүүлэн тамд хаяад шүүлтийн өдөр хүртэл тэднийг түнэр харанхуйд гинжилж хорьсон юм бол зөвхт явдлыг тунгалагч Новахыг оролцуулан 8 хүнийг аврахдаа өн эртний дэлхийг үл хэлтрүүлж өөрийг нь үл хайхарч ертөнцийн үеийг буулгасан юм бол Содом Амора хотыг үнсэн товрог болгон шийтгэж Бурхныг үл хайхрагч хүмүүст хожим юу тохиохын жишээ болгохдоо ёс журамгүй хүмүүсийн садар самуун явдалд дарамтлуулсан зөвхт Лотыг аварсан юм бол тэрээр зөвхт хүн байсан тул тэдний дунд сууж байхдаа ёс бус явдлыг нь өдөр бүр үзэж сонсон зөвхт зүрх сэтгэл зүрхэн тарчилж байсан юм аа. Сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос хэрхэн хамгаалж харин ёс бусыг үлдэж хүмүүсийг шүүлт болтол хэрхэн тогтоон барьж цээрлүүлж байхаа эзэн мэднэ. Ялангуяа гим нүгэлт чанарын завхарсан үл хүсэл тачаалаа гүйцэлдүүлэн амьдраа зогсохгүй эрх мэдлийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг эзэн яаж цээрлүүлэхээ мэднэ. Бардам сагсуу дур зоргоороо тэд цог жавхлантнуудыг доромжлохоос имээдэггүй байхад сүр хүч эрх мэдэлтэй атлаа тэнгэр элч нарч эзний өмнө тэдний тухайд доромж зарга хийдэггүй юм аа. Одоо Петр захидлынхаа яг 2 дахь хэсэг рүү энэ хэсэг рүү орохдоо хуурамч багш нарын тухай. За энэ бол Есүсийг авсны дараа анхны чуулган байгуулагдсан. Анхны чуулган байгуулагдсны дараахан элч нар ийш тийшээ тарж явсан. Түүний хажуугаар бас нэлээд олон багш нар гарч ирсэн. Тэр багш нар дунд нь бас нэг тийм тэрс үзэл бас буруу сургаал заадаг хүмүүс нэлээд гарч ирсэн. Тэр хүмүүс нь эн тэндгүй яваад хотуудаар очиод эсвэл Паулын тарьсан ч юм уу эсвэл элч нарын үүсгэн байгуулсан чуулгануудын араас яваад хүмүүсийг нь одоо ингээд бөснөөлдөг, үүмүүлдэг. Ялангуяа тэдний заадаг сургаалын дийлэнх нь юу байсан гэхлээр дандаа та нар хуучин гэрээний хууль дүрмийг заавал биелүүлэх ёстой, та нар хозлуулах ёстой гэдэг зүйлийг араас нь номлодог, тэдний ажлыг нь үүмүүлдэг. Тийм зүйл хүмүүс маш их байсан. Тийм учраас Паулын загтлыг харах юм бол дандаа тийм хүмүүсийн хийж байгаа ажлыг нь одоо буруушаасан, үгүйсгэж тэгээ за ийм гаж буруу сургуулиудаас та нар болгоомжлох ёстой шүү гэдэг зүйлийг ярьдаг. За тэгвэл энэ дээр ч гэсэн Петр ч гэсэн яг адилхан одоо бүр хуучин гэрээтэйгээ одоо харьцуулж байгаад хэлж өгч байна. 1-р эшлэл дээр юм ба. Хуурамч иш үзүүлэгчид ард түмний дунд байсан шиг гэж байна. За энэ дээр ард түмэн гэж хэнийг хэлж байгаа гэхээр Израильчуудыг хэлж байгаа. Бурхны ард түмний дунд хуурамч иш үзүүлэгчид байсан шиг тэгвэл яг одоо Христийн чуулган байгуулагдсны дунд бас хуурамч багш нар гарч ирнэ гэж. За хуучин гэрээний үед ямар хуурамч иш үзүүлэгчид байсан бэ? Та бодоод үзээрэй. За мэдээж Бурхны ард түмэн боловч хажуугаар нь зэрэгцээд амьдарч ийсэн харь үндэстнүүд тэр Плешидийнхан за тэгээд зэрэгэлдэх өөр улс үндэстний хүмүүсийн шүтдэг янз бүрийн шүтээнүүдийг шүтэх, тэднийг дагах, тэрийг таан дуурайх, тэдний зан үйлд нь оролцох, тэдний бузар завхаа үйлдэлээс нь одоо хуваалцаж оролцох тийм явдал байдаг байсан. За тэгээд одоо бид нар санаж байвал 1-р хаатын 18 дугаар бүлэг дээр те Илия Баалын иш үзүүлэгчдийн хооронд нэлээд нэг хурц тэмцэл болдог те. За хин нь үнэхээр хиний шүтээд байгаа, хиний мөргөөд байгаа бурхан нь үний юм бэ гэдгийг харцгаая гэд. Тэгээ тэнд 400 Баалын иш үзүүлэгчд байсан, нэг талдаа Илия ганцаараа байсан те. Тэгээ тэнд үнэхээр Яавэ өөрийгөө би бол цорын ганц амьд бурхан. Харин энэ Баал гэд нэрлээд байгаа энэ зүйл бол хоосон, ямар ч хүчгүй гэдгийг нь харуулсан үйл явдал болсон. За дээрэс нь за ийм хуурамч шүтээнийг дагсан иш үзүүлэгчд байсан. Дээрэс нь Бурханд итгэж байгаа боловч Бурхан яриаггүй байхад
Бурхан ингэж хэллээ. Бурхан ингэж айлдаж байна гэж ялангуяа эрх мэдэлтэй хүмүүсийг хаадыг за ингээд дайн тулаанд явах нь Бурхан танд ялалтыг өгнө. Яв дайл тэ дайр ерөөсөө байлд гэж ингэж хаадыг худлаа зоригжуулдаг, худлаа ингэж хэлдэг тийм хуурамч иш үзүүлэгч нар байсан. За одоо жишээлбэл Ихескел номын 22-ын 28 дээр юм байна. Иш үзүүлэгчд нь хоосон үзэгдэл, хуурмаг төлгөөрөө тэдний үйл явдлыг шохоодох мэт өнгөлн далдлаад Яавэ айлдаагүй байхад эзэн Яавэ ийхүү айлдаж байна гэцгээдгээ гэж хэлсэн ба. Тэгэхээр тэгвэл хуурамч шүтээнийг дагсан иш үзүүлэгч нар байсан. Дээрээс нь хуурамч шүтээнийг дагаагүй боловч Бурхан үгээ хэлээгүй байж хахад Бурхан ингэж хэлж яанэ гэж ингэж худлаа ярьдаг. Өөрийнхөө дур зоргоороо өөрийнхөө бодлыг эсвэл нөгөө хааныг ч юм уу эсвэл их мэдэлтэй хүмүүсийг талдаа оруулах тэдний ая талыг засан тэдний сонсъё гэж байгаа үгийг нь хэлдэг тийм хуурамч иш үзүүлэгч нар байсан. Тэгвэл яг тэднэртэй адилхан төстэй чанартай гэсэн үг. Хуурамч багш нар та нарын дунд одоо гарч ирнэ шүү гэж Петр сануулж байна. Тэгвэл тэр хүмүүсийн шин чанар нь юу вэ гэдгийг цөмөр эндээс харъя. Тэд нар яадаг гэж байна? Эзнийг үгүйсгдэг гэж байна. Энэ хүмүүс өөрсдийг нь худалдаж авсан буюу өөрсдийн төлөө амиа өгсөн Есүсийн хийсэн үйлсийг нь хүртэл үгүйсгдэг. Дээрэс нь хөнөөлт тэрс үзлийг тараадаг, садар самуун явдалтай. Тэрнээс нь болоод эзний нэр, эзний зам муугар хилэгддэг. Дээрэс нь шунхай, башир үг яриагаар хүмүүсийг шулж мөлждөг. Тэгээд өөрсөд дээрээ сүрлийг авчирж байгаа ийм багш нар гэж яг энд Петр энд эхний 2-3 дугаар ишлэлээр тодорхойлсон байна. За шинэ гэрээний цаг үе тэгвэл яг ийм хуурамч багш нар байсан байна. Өнөөдөр ч гэсэн харамсалтай нь яг байсан хэвээрээ л байна. Ялангуяа итгэл нь шинэвтер байгаа тийм хүмүүс рүү ийм гаж сургаал заадаг, гаж сургаалаар хүмүүсийг барьж авдаг, тэгээд тэднэрээс янз бүрийн ашиг хонжоо олох гэсэн тийм сэдэлтэй сонирхолтой хүмүүс өнөөдөр ч гэсэн байдаг. За тэгвэл өнөөдөр ийм хүмүүсийн хамгийн их цэцгэлж байгаа, хамгийн их одоо сургаалаа тавьдаг газар хаана вэ гэвэл интернет. Мэдээж тэр хүмүүс ингээ хаасайгүй яваад байх нь хэцүү. Тэгээд нэг газар бол нэг л тодорхой хүмүүс л нөлөөлж чадна. Харин тэгвэл интернет дээр юмаа тавьчихлаар дэлхийн хаанаас ч хүмүүс сонсдог, хаанаас хүмүүс тэднийг дагдаг. Тийм учраас интернет дээр бол иймэрхүү хог, новш, гаж сургаал зөндөө байгаа гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгээд тэр дундаа бас бүр монголчууд ч байна. Өөрсдөө янз бүрийн нэр гунш өгсөн, өөрсдийгөө илч тим надад би ийм иш үзүүлгийн бэлэг авьяастай гэж өөрсдийгөө тунхагладаг. Тэгээд өөрсдийгөө бас ийм тим гэж одоо хин нэгэн хүний хяналт удирдлаганд байхгүй ав ганцаараа тэгээ бас хүмүүсээс ингээд мөнгө хандив авдаг. За миний үйлчлэлийг дэмжижээвэл энэ дансанд мөнгө хийгээрэй, намайг дэмжээрэй гэд ингээд тийм монголчууд байна. Харамсалтай нь итгэгч монголчууд яг тийм хүмүүсийгээ сонсоод, тийм хүмүүсийгээ дагаад, тийм хүмүүсийг нь сургаалыг нь шеэр хийгээд явж идэг. Тийм хүмүүс маш одоо аюултай нь хэний ч удирдлаганд ор байдаггүй. Тэр хүмүүсийг буруу гэд хэлэхэд би ингэж итгэж जैन, тэгж итгэж जैन гэд ерөөсө дув дураараа явдаг. Тэднийг захиргаад өөрт хэн нэгний удирдлагад ор ерөөсө байхгүй. Тэгээд дандаа өөртөө янз янзын цол өгсөн. Ийм иш үзүүлэгч, ийм илч, бурхан надад ингэж тослогоо өгсөн, тийм өгсөн. Би ийм харж जैन, тэгж харж जैन гэд. Тэгээд дандаа хүмүүсийн ярих одоо сонсох дуртай юмыг нь ярьдаг. Та бол сайн, та бол ялна, та бол амжилтанд хүрнэ, та баяжна, тэ дандаа хүмүүсийн нөгөө чихэн сонсох дуртай юмыг хэлж өгдөг. Тэгээд дээрэс нь одоо бурхан тантай хамт байгаа учраас та юу ч хийсэн ялна. Нэг тиймэрхүү өнгө айстай. Тэгээд харин тэдний заадаггүй зүйлс юу вэ гэвэл гим нүглийн тухай ерөөсөө бараг ярьдаггүй, гимших тухай ерөөсөө ярьдаггүй, бурханы өмнө даруухан байх тухай ярьдаггүй, бурхан дуулууртай байх тухай ярьдаггүй, Христтэй яаж адилхан болох вэ гэдэг ёс суртахууны тухай тий бид нар яаж зөв амьдрах вэ гэдэг зүйлийг бараг ярьдаггүй. Дандаа л ялан амжилттай байна, та ивэгдэн, та өрөөгдөн, та сайн сайхан байна гэсэн тийм дандаа хүн өөрийнхөө зүгээсээ
засах ёстой зүйлийг нь хэлж өгдөггүй. Дандаа тэр хүнийг буцаагаад өөгшлүүлсэн дөө тэр хүн ямар ч амьдралтай бай хамаагүй. Та ямар ч гин нүгэлтэй бай гэдгийг нь хамаагүйгээр л бурхан таныг өрөөнөө, ивэнэ гэдэг тийм сонсох дуртай зүйлийг нь зааж өгдөг. Тийм учраас бид нар өнөөдөр интернетийг хэрвээ харах юм бол Христтэй холбоотой вебсайт материалуудын доторхын маш их хувь нь дандаа гаж сургаалууд байгаа. Хамгийн өндөр та ямар нэгэн хайлт хийх юм бол хамгийн дээр 1 2 эхний 10 хуудсан дотор гарч иж байгаагийн бараг талаас илүү дандаа гаж сургаалууд байна. Төгс өчөд бурхан гээд хятадаас гаралтай гаж сургаал байгаа. За, Мормоных нь бас нэлээд идэвхтэй байна. Яхогийн гэрчүүд байж байна. Ингээд ерөөсөө дандаа гаж сургаалуудын, гаж номлуудын материалууд интернетээр дүүрэн. Тэгээд тэд нар нөгөө мөнгөөр ингэж спонсорлдог учраас хайлтан дээр ерөөсөө хамгийн амархан гарч ирэхээр тавьдаг. Тийм учраас бид нар үнэхээр интернет дээр яг энэ Петрийн сануулад байгаа иймэрхүү шин чанартай ийм зүйлийг заадаг хүмүүсийг бид нар ялгаж таньж за ийм зүйлийг бол би болохгүй сонсохгүй гэдгээ өөртөө ялгаж салгах хэрэгтэй, сурах хэрэгтэй. За тэгвэл Петр цааш нь ийм хүмүүсийн тухайд Петр энэ дээр нэлээд тийм бухимдалтай энэ хүмүүсийн хийж байгаа зүйл нь одоо ингэж юм гэхдээ тэд нар хийсэн энэ муухай зүйлийнхаа шийдэглийг үр дагаврыг эднэр хүртэх болно гэдгийг хэлж байгаа. Тэрийг юу хэлж байна гэхээр цөмөр эндээс 3 дугаар ишлээс уншиж байна. Тэд шунхааран башир үг яриагаар та нарыг шулж мүлжинэ. За энэ яаж вэ те? Хүмүүсийг одоо шулж мүлжинэ. Тэрнээс хүмүүсээс мөнгөний салгана, эсвэл янз бүрийн юмыг нь авна. Эсвэл тэр хүн одоо ямар ядуу те ямар өрөвдөлтөй хэцүү өөрөө хэрэгцээтэй байгаа үл харгалзаад намааг ивэ, миний үйлчлэлийг ивэ гэж одоо өнөөдрийн ярьж байгаа хүмүүс яг тэрийг ярьж. Гэвч өн эртнээс тэдэнд товлогдсон шийтгэл нь хүчнтэй амсах сүрлэнж хിവэрэ гэж байгаа. За тэгвэл энэ дээр одоо Петр маань юу хэлэх гэж байгаа гэхээр энэ хүмүүс энэ зүйлийг хийснийхаа шийтгэлийг Бурханаас авна. Тэр шийтгэл нь аль хэдийн товлогдсон. Тэгээд сүрэл нь бол яг хിവэрэ байгаа гэж. За тэгээд Бурхан энэ хүмүүсийг зүгээр орхихгүй. Энэ хүмүүсийн хийж байгаа энэ гаж сургаал бол Бурханы шийдгэлийг хүлээж байгаа шүү гэдгийг батлахын тулд хуучин гэрээнээс энд Петр жишээ татж байгаа. За тэрийг болохоор хэд хэдэн зүйлээс иш татсан ба. За тэр юунаас жишээлж байгаа гэхээр Тэнгэр элч нар Бурханы эсрэг одоо нэгснэ сатан болон сатаныг дагсан чөтгөрүүд анх Бурханы эсрэг тэрслээд тэгтэн Бурхан тэднийг гим нүглийг нь үл хэлтрүүлээд тамд хаяад шүүлтийн өдөр хүртэл тэднийг түнэр харанхуйд гинжилж орхисон гэж байна. За энэ нэг жишээ өгж байгаа. Дээрэс нь одоо их үерийн үе, Ноахын үеийг бас жишээ авч байгаа. Ноахын үед Бурхан яг тэр гим нүгэл хийжсэн хүмүүсийг Бурхан шийтгсэн. Нөгөө талдаа бас Ноахыг аварсан тухай ярьж байгаа. Хэрвээ Бурхан тэр зөвхт явдлыг тунгалагч Ноахыг оролцуулаад 8 хүнийг аврахдаа 5 дугаар эшлэлдэр өн эртний дэлхийг үл хэлтрүүлж өөрийг нь үл хайхрагч ертөнцийн үерийг буулгасан юм бол гэж байна. Нэгсэндээ Бурхан бол шийтгэлээ буулгасан юм аа. Гэхдээ тэр дундаасаа Ноахыг гэр бүлтэй нь аварсан юм шүү гэж. Дараагийн 3 дахь жишээ нь болохоор Содом, Аморо хотод байгаа. За энэ бол нөгөө ариун библиэр Гоморо гэж явдаг. Гэхдээ нэг еврей дуудлагаар болохоор Аморо байдаг. Тийм учраас энэ смодер бол Аморо байгаа шүү. За Содом, Аморо хотыг бас яг гим нүглээрээ дүүрсэн, бузар болсон байсан учраас Бурхан шийтгсэн. Гэхдээ тэр дунд Лот байсан. Тийм учраас Лотыг бас тэднэртэй хамт устгаагүй харин Лотыг аварсан юм шүү гэдгээ бас яг цуг хэлж байгаа. Тэгээ Лотыг энд юу гэж хэлж байгаа гэхээр тэрээр өөрөө зөвхт хүн байсан учраас тэдний дунд сууж байхдаа тэдний тэр ёс бус завхаа зайдын явдлыг нь өдөр бүрэн хардаг байсан, сонсдог байсан, сэтгэл зүрх нь өвддөг байсан. Тийм учраас Бурхан Ноахыг Лотыг аварсан гэж. За энэ бол 3 дахь жишээ. За тэгээд ерөнхийд нь 9-р эшлэлээр хэлэхдээ за сүсэг бишрэлтэй буюу те Бурхан найддаг, итгэдэг, Бурханыг дагдаг, тийм Бурханаас имээдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийг Бурхан юу гэдэг гэж байна. Сорилтоос хэрхэн хамгаалж харин нөгөө талдаа ёс бусыг үлдгэж хүмүүсийг
шүүлт болтол хэрхэн тогтоон барьж цээрлүүлж байхаа эзэн мэднэ гэж. За энэ хүмүүсийн чанарын тухай дахиад 10-11-р эшлэлдээр гарч байгаа. Нөгөө нэг хуурамч багш нарын тухай. Тэд нар ялангуяа гим нүгэлт чанарын завхарсан хүсэл тачаалаа гүйцэлдүүлэн амьдраа зогсохгүй. Эрх мэдлийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг эзэн яаж цээрлүүлэхээ мэднэ. Тэгвэл энэ хүмүүс яаж яасан гэхээр тэр өөрсдийнхөө хүсэл тачаалын дагуу амьдрдаг, тэрүүгээр зогсохгүй бас эрх мэдлийн эсрэг Бурхны тавьж өгсөн эрх мэдлийн эсрэг тэрсэлдэг гэж. За энэ тэрсэлдэг учраас гэдгийг нь дахиад тэр 11-р эшлэлдээс бас гарч байгаа. За энэ хүмүүс бардам, сагсуу, дур зоргоороо тэд нар цог жавхланд нуудыг гэж. За энэ дээр тайлбарыг харах юм бол энэ Тэнгэр элч нарыг нэг хэлсэн байж болно, эсвэл хүмүүсийг хэлсэн байж болно. Аль нь гэдэг нь тодорхойгүй. Тэгвэл тэр Тэнгэр элч нар ч юм уу эсвэл хүмүүсийг эрх мэдэлээр байгаа тэр хүмүүсийг доромжлохоос эмээдэггүй. Тэгээ бүр тийм байсан байхад харин Тэнгэр элч нар бол хэдийгээр тэр сатан болон сатаны чөтгөрүүд Бурхны эсрэг тэрсэлж яахт нь хүртэл тэднийг шүүж яллаагүй. За Бурхан та нарыг өөрөө мэднэ. Бурхан та нарыг шийтгэнэ. Бурхан та нарыг яахаа өөрөө мэднэ гэдэг орон зайг нь Бурханд өгсөн гэж. Харин эднэр болохоор Бурхны өмнө бардам сагсуу дур зоргоороо авиралдаг гэж. За тэгвэл энэ 4-өөс 11-р эшлэлийг ерөнхийд нь харах юм бол энэ дээр Бурхны шударга зан чанарын тухай яриад байна. Тэгээ өнөөдөр биднэрт бас нэгэн Бурхны тухай ингээд хүмүүст ярихад буцаагаад биднээс асуудаг нэг ийм асуулт байдаг. Өнөөдөр энэ дэлхийн ийм их бузар гим нүглээр дүүрсэн юм бол Бурхан яагаад аль хэдийн шийтгэхэд дуусгачдаг юм бэ? Бурхан тийм шударга юм бол аль хэдийн яагаад бүх юмыг зөв болгочихгүй байгаа. Бүх юмыг горимд нь оруулаад бүх юмыг буруу юмыг нь таслаад шийтгэхэд зөвийг нь ингээд цааш нь болгоод ингээд журамд нь яагаад оруулчихдаг вэ гэдэг асуулт байдаг. За энэ бол хариулахад бас тийм амархан асуулт бол биш. Яагаад гэвэл энэ маань өөрөө хариулахад их орооцол доонтой хүнээс хамаарсан юм байдаг. Бас хүн бусаас юмар хамаарсан ч юм байж идэг, нийгмээс хамаарсан ч асуудлууд байж идэг. Тийм учраас энэ бол нэг ганцхан энэ гээд хариулахад тийм амархан зүйл биш. За тэгвэл энэ дээр ярьж байгаа зүйлийг харах юм бол үндсэндээ бидний Бурхан шударга юм уу гэдэг асуулт маань яг ард дэвсгэр суур болоод байгаа. Бидний итгэдэг Бурхан шударгаар шүүдэг юм уу гэдэг асуулт байна. Тэгвэл яг энэ асуултанд маш тодорхой. Тэгвэл үнэхээр Бурхны яг энэ шударга чанарыг бас өшөө өөр чанаруудыг нь харуулах Библийн нэг хэсэг бол Эхлэл номын 18 дээр байна. За энэ болохоор нөгөө түрүүний гарсан Содом, Аморо хотуудыг Бурхан шийтгэхээс өмнө Авраам, Бурхан хоёрын хооронд болсон яриа Авраамын зуучлалын залбирал байна. Тэгээ бүгдээрээ тэр лөө очие. Эхлэл 18. Эхлэл 18-ын 20-33. За энэ нөгөө Содом Аморо хотыг Бурхан үнсэн тавраг болгохын өмнөх Авраам, Бурхан хоёрын хоорондын яриа. Тэгээд яавэ? Содом ба Аморогийнхнаас болсон орилон хашгираа нэмэгдсээр тэдний нүгэл хилэнц асар их болжээ. Би доошоо бууж тэдний үйлдэлсэн бүхэн нь үнэхээр тэдний эсрэг надад хандаж буй хашгираан шигэ үлэмж эсхийг нь үзэж мэдий гэвэ. Нөгөө хүмүүс тэндээ Содомын зүг явж одоход харин Авраам Яавэгийн өмнө зогссоор хоцорлоо. Авраам Яавэд өгөж очиод та зөвхт хүмүүсийг нүгэлтнүүдтэй хамт устгах уу? Тэр хотод 50 зөвхт хүн байж юуны магад? Тэгсэн ч устгах уу? Тэдний дунд байгаа 50 зөвхт хүний төлөө та тэр газрыг өршөөхгүй гэж юу? Зөвхт хүмүүсийг буруутнуудтай хамттан хөнөөх тийм явдал танаас хол байгэ. Зөвхт буруут хоёрыг адилтгаж үзэх нь ч танаас хол байг. Газар дэлхийг захирагч Яавэ шударгаар шүүдэг босуу хэмэв. Тэгтэн Яавэ хэрэг би Содом хотынхны дундаас 50 зөвхт хүн олбол тэдний төлөө тэр газрыг өршөөнө гэвэ. Авраам дахин ийн хэлв. Үнс шороомит өчүүхэн би эзэн танд зүрхлэн өчий болгоно. 50 зөвхт хүнээс 5 дутаж магад. Тэгвэл та 5 хүн дуцнаас болж хотыг бүгэлдэн сүрүүлэх үү гэхэд Яавэ. Хэрэг би тэндээс 45 хүн олбол сүрүүлэхгүй гэв. Авраам дахин ийн өгөлөө. Тэндээс 40 хүн олдож юуны магад? Тэгвэл та устгах уу гэхэд Яавэ.
40 хүнийг бодоод би үүнийг хийхгүй гэв. Авраам дахин эзэн минь та бүх хэлгнээрээ танд дахиад үг өчмөр байна. Хэрв тэндээс 30 хүн олбол яах вэ гэсэнд яавэ. Хэрв би тэндээс 30 хүн олбол сүрүүлэхгүй гэлээ. Тэгтэн Авраам эзэн би дахин зүрхлэн өчий болгооно. Тэндээс 20 хүн олдож юуны магад тэгвэл яах вэ гэсэнд яавэ. 20 хүнийг бодоод би хотыг сүрүүлэхгүй гэв. Авраам тэгтэн энэ удаа өцсний минь төлөө эзэн минь та бүх хэлгнээрээ тэндээс 10 хүн олдож юуны магад тэгвэл яах вэ гэсэнд яавэ. 10 хүнийг бодоод би хотыг сүрүүлэхгүй гэжээ. Яавэ ийхүү Авраамтай ярьж гүйцээд явж одов. Авраам ч гэрлүүгээ буцлаа. За энэ хэсгийг одоо бидний удахгүй гаргах гэж байгаа Бурхан эцгийг хуучин гэрээс тань мэдхин гэдэг ном байгаа. Тэрэн дээр яг зохиогч маш гоё тайлбарсан байдаг. Би тэрнээс энэ та бүхэндээ хүргэж өгье. Энд Бурхан үнэхээр шударгаар шүүдгүү гэдэг асуулт нь гайхамшигтай харуулж байгаа. Бурхан бузар хүмүүсийг, гим нүгэлтэй хүмүүсийг шүүхдээ шудраг хүмүүсийг нь хамт хөнөөчдөм биш үү гэдэг асуултанд хариулж байгаа. Тэгээд энд Содом Амора гэдэг хоёр хотын хүмүүсийг одоо Бурхан шийтгээд устгах гэж байна. Тэгэхэд тэрнээс нь өмнө Авраам зүрх зориг гаргаад Бурханаас гуйж байгаа. Бурхан минь энэ хотыг битгий устгаач, энэ хүмүүсийг өрөвдөж хайрлаач гэж байгаа. Тэгээд одоо Авраамын хувьд ерөөсөө ганц одоо Бурханы өмнө барих зүйл юу вэ гэвэл тэнд нэг 50 хүн зөвхт хүн байвал те таныг одоо хүндэлдэг, хайрладаг, зөвхт амьдралтай тийм 50 хүн байж ивэл тэнд хэдэн мянга байх нь хамаагүй тэр хотыг та тэр 50 хүнийг бодоод шийдэхгүй үлдээчээч гэж байгаа. Тэгэхэд 50 олдох юм бол би үлдээе гэж. Тэгэхээр тэрний үгс үг гэхээр 50 байхгүй гэсэн. Тэгвэл 45 байвал яах вэ гэж. 45 байвал би үлдээнэ гэсэн. Тэгвэл 40 байвал яах вэ гэсэн. 40 байвал би үлдээнэ гэсэн. Тэгвэл цаашаа 30 байвал яах вэ гэсэн. 30 байвал би үлдээнэ гэсэн. Тэгээ бүр дахиад би зориглоод бүр танаас би та битгий уурлаарай гэж яагаад Авраамаас 20 хүн байвал та энэ хоёр хотыг үлдээгээд өгөөч гэсэн. Үлдээнэ гэсэн. Тэгвэл дахиад 20 хүн байхгүй байсан. Тэгэхээр дахиад 10 хүн байвал тэгвэл энэ хоёр хотыг энэ тэр 10 хүний төлөө та шийдэхгүй үлдээгээд өгөөч гэж. Тэгтэн Бурхан 10 хүн олдвол би үлдээнэ гэсэн. Тэгээд үнэхээр Авраам маш зоригтойгоор гуйсаар нөгөө 50 гэдэг дүн явсараад 10 дээр очиод 10 ч байгаагүй учраас цаашаа асуух юм гараагүй. Тэгээд энэ одоо дуусчаа. Тэгээд энэ хоёр хот шийдэгдсэн. Тэгэд эндээс одоо хэрвээ бид нар 8 хийх юм бол үнэ хаялцдаг штэ тий. За зарах гэж байгаа хүн болохоор аль болохоор өндөр үнээр зармаар байдаг. Аммаар байгаа хүн болохоор үнэ буулгамаар байдаг. Яг тэрэн шиг ийм тохиролцоо яваад байгаа юм шиг. Гэхдээ энэ болохоор эсэргээрээ. За уг нь бол Авраам те за нэг 20 хүн байвал та битгий шийтгээрэй гэж юм шиг. Гэсэн чинь үгүй ээ. Уг нь бол дээшээгээ явах хэвээр те. Одоо ингээд би 20 хүний төлөө биш ээ 50 хүн байвал би шийдэхгүй л дээ гэж Бурхан хэлж болохоор. Гэтэл Бурхан үнэндээ бол бүр өөрийнхөө тэр стандартыг өөрийнхөө тэр бүр нэгүслийг бүр илүү одоо үзүүлж байгаа байхгүй. Бүр 50 байтах бүр 20 сүүлдээ бүр 10 болгоод 10 байсан ч гэсэн би тэр 10 хүнийг бодоод тэнд хэдэн мянган хүн байсан бэ хамаагүй би үлдээе гэсэн. Даанч харин тэнд байгаагүй. Тэгээд эндээс юу гэсэн үг вэ гэвэл үнэхээр тэнд шудраг хүн байгаагүй учраас Бурхныг ирэлхийлдэг. Энд яг түрүүний дээр гарч ирсэн те Бурхныг үл хайхардаг хүмүүс тэнд. Тэгээ гим нүгэлдээ завхарсан, гим нүгэлдээ бүрстэ дэндүү хитэрсэн тэдний орилоо хашгираананд бүр Бурхан руу очдог байсан. Тэгээ энэ дээр бас нэг зүйл нь Бурхан руу тэр хүмүүстэй тэнд байгаа хүмүүс орилоо хашгирсан баг. За энэхээр энд аимшигтай байна. Бурхан минь та арга хэмжээ аваач гэх. Тэгвэл Бурхан над руу ирж байгаа тэр орилоо хашгираан нь үнэхээр бодит байдал дээр яг тийм үгүй юу гэдгийг би үзье гэж. Нэг өсөндөө Бурхан бүр өөрөө те лавшруулан баталгаажуулж байгаа гэсэн үг. Бурхан тийм нэгүүлсэнгүү. Бурхан мэдээж мэдж байгаа. Гэхдээ за яах вэ үзье. Үнэхээр эдний эсрэг хашгираад байгаа тэр орилон нь эдний байгаа шиг тийм үнэхээр бузар муухай юм уу гэдгийг шалгая үзье.
Тэгээ үдсэн үнэхээр тийм муухай байсан. За тэгээд тэр хотыг өршөөж үлдээх боломжийг Авраамаар дамжуулан Бурхан өгж байгаа. Нэгэсэндээ бүр ганцхан хүн байсан ч гэсэн тэнд байгаа хоёр хотыг Бурхан хэрвээ тэнд зөвхт хүн байсан бол үлдээх боломжтой байсан гэсэн. Тэгээ эндээс харах юм бол Бурхан нөгөө нэг Бурхан шударгаар шүүдгүү гэдэг асуултанд гайхамшигтай хариулж байгаа. Бурхан үнэхээр шударга. Бурхан шударгаа барахгүй бүр нэгүүлсэнгүй, бүр өршөөнгүй, бүр 10 хүний төлөө тэнд 10,000, 20,000 хүн байлаа гэхэд тэр 10 хүнийг бодоод би тэр 10,000 хүнийг 20,000 хүнийг хэдэж вэ? Би үлдээе, өршөөе, уучлая гэж. Эндээс тэгвэл Бурхан шударгаар шүүдэг гэдгийг нь харж байгаа. Нөгөө талаасаа Бурхан бол үнэхээр өршөөнгүй гэдгийг харна. Тэгээд энэ загтлын дараагийн 3 дугаар бүлэг дээр 2 дугаар Петрийн 3:9 дээр ийм өгүүлбэр байгаа. Бурхан хэнийг ч мөхүүлэхийг үл хүсэх учраас бүгдийг гимшил ирээсэ хэмээн хүссэндээ та нарт төвчээртэй хандаж байгаамай. Тэг өнөөдөр бид нар түрүүний нөгөө асуулт руу эргээд очиход Бурхан тэгвэл үнэхээр шударга юм бол яагаад бүх юмыг ингээд зэгсэн нь оруулахгүй байгаа юм бэ? Оруулнаа. Оруулах цаг ирнэ. Харин тэр болтол Бурхан үнэхээр төвчж байгаа. Бурхан тэр болтол өршөөнгүй байгаа. Тэр болтол Бурхан магадгүй хідэн зөвхт хүний залбирлын үр дүнд Бурхан минь өршөөгөөч гэж залбирж байгаа, гуйж байгаа, зуучсан залбирж байгаа хүмүүс тэнд бас байгаа учраас магадгүй өршөөсөр байгаа. Гэхдээ тэр бол хизээд мөнхөд үргэлжлэхгүй нэгэн цагт Бурхан зөв болгоно, шүүн, тэг шүүхтээ бас шударгаар шүүн. Хүмүүсийг яг хийсэн үйлдэлийнхэн дагуу шүүн. Бурхан яг шударга гэдгийг харуулна. Хэрвээ Бурхан шударга бусыг бузар мууг шийтгдэггүй байвал Бурхан өөрөө харин жинхэнэ шударга биш болчихно. Бид нар шүүгчийг шударга байхыг шаарддаг, тийм байх ёстой гэж үздэг Шүүгч хүнийг танил талаа хардаг ч юм уу эсвэл хуулийг мушгин гуйлаад тэр оногдох ёстой ялыг нь ингэж хүчээр хөнгөлөөд ч юм уу тийм байхыг бид нар хүсдэггүй. Шүүгч хүн яг л хуулийн дагуу хууль дээр юу гэж заасан байна, шударга ажиллахыг бид нар шүүгчнээс шаарддаг. Тэгвэл яг адилхан зүйлийг Бурхан хийж байгаа. Гэхдээ Бурхан хийхдээ бүр дэндүү өршөөнгүйгээр за яах вэ би бүр эднэрт аврагдах боломжтой гимших боломжийг нь би өгөөд тэр болтол би тисье гэж Бурхан өршөөнгүйгээр нэгүүлсэнгүйгээр өнөөдөр хүртэл төвчж байгаа. Тийм учраас Бурхан бол үнэхээр шударгаар шүүдэг. Гэхдээ бас нөгөө талдаа Бурхан бол үнэхээр өршөөнгүй, нэгүүлсэнгүй. Тэр хүмүүсийнхаа залбирлыг ч хүртэл сонсдог. Тэгэхдээ тэр цагт Бурхан шүүх цагтаа бол бүгдийг шударгаар шүүнэ. Тэгээ бидний шүүлт гэдгийг бас яг аврал гэдгээс жоохон ялгаатай ойлгох хэрэгтэй. Аврал бид нар шүүгдэн гэхээр нөгөө авралтай нийлүүлж ойлгох гэдэг. Харин авралыг бол хинч өөрийнхөө үйлсээрээ, өөрийнхөө зөв шударга амьдралаараа авч болж чадахгүй. Бидний зөв шударга гэж байгаа зүйл нь Бурхны ариун чанартай харьцуулах юм бол бүр шалны альчуур шиг бохир заваан гэж бас Библиэлд байдаг. Тэгвэл бид нар үйлсээрээ шударга зөв байснараа бид нар аврагдах тухайд яригдаагүй. Аврал бол зөвхөн Есүсээр дамжин, зөвхөн Есүс бидний өмнөөс үхсэн тэр загалмай дээр үхлээр дамжин бид нар бол аврагдана. Харин хийсэн ажлынхаа дүнгээ тавиулах ажлыг би энэ амьдрал дэлхийдэр яаж амьдэрсэн бэ? Би зөв шударга амьдэрсэн үү? Би бохир буруу амьдрав уу гэдэг дүнгээ тавиулахдаа харин яг Бурхны өмнө шударга. Тэгээ Бурхан бүх хүнийг шударга шүүнэ гэж байна. Итгэдэггүй бүх хүнийг шударгаар яг хийсэн үйлдэлийнхэн дагуу Бурхан шүүнэ гэж байдаг. Тийм учраас тэгвэл яг энэ Эхлэлийн 18 дугаар бүлэг дээр гарч байгаа Авраамийн залбирал Бурхан хоёрын энэ Авраам Бурхан хоёрын яриа бол үнэхээр гайхамшигтай. Бидний бододгийн эсрэгээр байгаа. Бид нар болохоор Бурхан энэ Содом Аморо хоёр хотыг зүгээр орчихгүй яасан бэ гэж үнэхээр бас Бурхан тгийгвэл бэлэн байсан байна. Хэрвээ тэнд ядаж 10 хүн зөвхт хүн байсан бол
Харин тийм байгаагүй учраас бурхан шийдгсэн. Тэгээд эргээгээд нөгөө бид нэр 2 дугаар Петр рүү очих юм бол бурхан шударгаар шүүдэг гэдгийг цөмөрө дахиад нэг хараах. 2 дугаар Петр 9-р ишлэлээр юм байна. Сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос хэрхэн хамгаалж, харин ёс бусыг үлдэгч хүмүүсийг шүүлт болтол хэрхэн тогтоон барьж цээрлүүлж байхаа эзэн мэддэг. Нэг өсөндөө эзний хоёр ажлыг нь хэлээд байгаа. Нэг талдаа бурхан зөв шудраг хүмүүсийг, өөрийг нь хүндэлдэг, хайрладаг, өөрөөс нь имээдэг хүмүүсийг сорилтоос хамгаалахаа мэднэ. Тэрнийх нь жишээ юу байсан бэ? Өөрийнх нь Петрийн иш зассан дээр бол тийм Новах байсан. Новахыг бурхан яаж хамгаалахаа мэдсэн, хамгаалах аргыг өгсөн, зааврыг өгсөн. Яг Лотын жишээ бас яг адилхан. Энэ хоёр хотыг бурхан шийдэхдээ Лотыг за энэ хотоос гараа. Яг л энэ хот одоо шийтгүүлнэ гэсэн. Тэгээд яг тэрнтэй адилханаар бурхан сүсэг бишрэлтэй буюу өөрийг нь хүндэлдэг, хайрладаг хүмүүсийг бурхан яаж хамгаалахаа мэднэ. Нөгөө талдаа ёс бусыг үлдэгч хүмүүсийг бурхан яаж цээрлүүлж, яаж шийдэхээ бурхан мэднэ гэж. Тэгвэл эндээс өнөөдрийн бидний гол сурж байгаа зүйл юу вэ гэвэл бурхан бол шударга бурхан. Бурхан бол үнэхээр шударга бурхан. Бидний ажил үйлсийг, бидний амьдралыг, бидний юу хийсэн бэ гэдгийг шударгаар шүүн, хүмүүсийг бурхан өөрөө шударгаар шүүдэг бурхан. Тийм учраас бид нар бурханы шүүлтэнд нөгөө талдаа бас бурханд итгэдэг, найддаг, бурханыг хайрладаг хүмүүс за бурхан намайг бас Новахыг аварсан шиг, Лотыг аварсан шиг намайг бас сорилтоос хамгаалах юм байна. Сорилтоос бас гарах замыг өгөх юм байна. Надад бас нэгүслээ үзүүлэх юм байна гэдгийг бас харах хэрэгтэй. Тэгэхээр бурхан бол өршөөнгүй, нэгүүлсэнгүй шударга бурхан. Тэгээ бас хизээ нэгэн цагт бурхан бүх юмыг зөв болгох цаг ирнэ. Харин тэрнээс өмнө цөмөрө бурханы өгж байгаа энэ боломжийн дунд амьдарч байхдаа амьдралаа зөв болгоё. Бурханы өмнө дүнгээ тавилахаасаа өмнө илүү сайн дүн авах тал руугаа цөмөрө өөрчлөлт хий. Тэгээд бидний аврал бол зөвхөн Есүсээс харин тэгвэл аварснаас хойш амьдарч байгаа амьдрал маань эзний таалалд нийцэхээр цөмөрө шударга бурханд шударга бурханы өмнө цөмөрө шударгаар амьдрья гэж уриалмаар байна. За тэгээд бүгд хамтдаа залбирая. Халелуя. Эзэн бурхан минь танд бид нар баярлалаа. Та шударга бурхан. Та тэгтээ бас өршөөнгүй бурхан, инэрэнгүй бурхан. Та өдийг хүртэл твчиж, тиссээр өршөөсөөр байгаа. Та нэг ч хүнийг ч гэсэн мөхөөхийг хүсдэггүй учраас бүх хүн боломжийг өгөх үүднээс өнөөдрийг хүртэл эзэн минь твчээртэй, нэгүүлсэнгүү хайраараа хандаж байгаад баярлалаа. Бусад хүмүүс бас надад бидэнд та ийм гайхамшигтай нэгүүлсэнгүү ханддаг танд баярлалаа. Эзэн минь тэгээ бид нар таны энэ өршөөл нэгүслийг бурхан юу ч хийдэггүй гэж харах биш. Бурхан тоодоггүй, бурхан зөв бурууг ялгадаггүй. Эсвэл бурхан зүгээр шүүхгүй энэ хүмүүсийг ганд нь хайсан гэж бодох биш. Харин энэ боломжийг эзэн минь таны өршөөл нэгүсэл гэж харж сурахад бидэнд туслаарай. Бидний амьдралыг өөрчлөөрэй. Бидний үзэл бодлыг бас өөрчлөөч эзэн минь тэгээ бид нар таны өмнө үнэхээр таны энэ өршөөнгүй, нэгүүлсэнгүй хайрыг харуулж амьдрахад та бидэнд туслаач гэж гуй. Есүс эзэн минь таньда бүхнийг даатгая. Тэгээд эзэн минь та бидний амьдралаас алдарш болтугай. Таны хаанчлал бидний амьдралаар тэлэх болтугай. Шударга бурхан танд баярлалаа. Амен.